энэ шууд энэгээр холбогдсон. За ер нь ингээл гарч байна тий. За Максад гэдэг нь Азийн зах зээлийн хэрэглэгч ингээд хэлэх цаа та. Ерөнхийдөө за үйлчлэл энэ 24 оны сүүлээр ирсэн шинэ зам байхгүй. Тэгвэл өөрөөр яг Android 14 үеийн систем тий. Тэгэхээр ер нь бол яг тийм Samsung-ийн Android үеийн систем тусч бол ажиллаа явуулчих гэсэн. Дээрээс дороосоо энэ дээрээс Stix Азийн ярьсанчлаа screen record хийж чинь Wi-Fi орчин Bluetooth холбогдоод Bluetooth холбогдоод чинь за тэгээ quick share гэдэг тэгээ дээрээс нь шууд screen mirror-оор имаас шил харж болно энэ хэсгээс. За энэ дээрээс screenshot хийж чинь энэ нөгөө саяны хаалгацсан хэсэг. Энэгээр шууд өөр дэлгэц рүү ч юм уу цаснаас ийшээ ч юм уу одоо контент шилжүүлж болно. Google утсан дээр тусдаа хэд app байх хэрэгтэй. Байхгүй. Энэ нөгөө шууд нөгөө утас тэгээд энгийн нөгөө smart TV дээр байдаг TV байдаг шүү дээ. Функц activity гэсэн. Тий, тэгэж бас болдог гэсэн. Энэ нь Google share гэдэг. За тэгээд энэс Stix рүү орчин, энэс аккаунт руу орчин. Тэгээд энэс бас унтаачих болно. Амрахтаа. Унтаахан тэр дээрээ биш юм уу? Би сайн хаа бол. Эндээс жоод тэгээд тэр төвчд арсан ч болно. Шууд амарчдаг. Яг энэ дээр төвч байгаа. За холболтууд нь гэх юм бол энэ дээр холболтууд байгаа. Type-C, HDMI, LAN тэр хоёр шиг USB болтоо. За тэгээд HDMI яг гэрэл гэлдүүд ингээд жоохон сарниулах багийн дэлгэцтэй. Тэгээд 3 мм-ийн сайжруулсан шилтэй. Тэгээд энэ TV certificate гэдэг байхгүй одоо нүд хамгаалтын сертификат мэдээж хүмүүс аяга олон цагаар харж байгаа болохоор нүд хамгаалалт технологи гэсэн. За дэлгэцний хувьд бол тийм ба. За яг үндсэн үеийн системийн хувьд бол Google EDA-ийн сертификаттай тэгэхээр нөгөө Google ямар ч одоо аппликейшнтэй ингээд шууд холбогдоод ажиллана. Тэгээд дээрээс нь нэвтэрсэн номгүй. Одоо нөгөө ингийн Android дээр шууд Google одоо YouTube татаад ашиглах юм бол ингээд нэвтэрсэн жоо унаад байдаг байхгүй. Тийм байх уу гэсэн. Яг ингээд дэлгэцэндээ зориулсан үеийн системтэй. Яг Google ингээд үеийн систем. За тэгээд энэ дээрээс ингээд shortcut одоо бүгдийг оруулаад тавьчих болно. Яг энэ Dotly гол дараах хэсэгтээ гарах юм бол татсан бүх аппликейшн бүгдээрээ байж байна. За тэгээ өөрөөр Wi-Fi хүлээ авчихсан болохоор шүү Wi-Fi нь орсон болохоор шүү нэгдэг шүү дээ. Дүүргээд авчихж байна. Одоо энэ чинь бас нөгөө нэг компьютер үргэлжлүүлж байгаа шүү дээ. Тэгвэл одоо магадгүй би Classroom-аас ч юм уу хаа Gmail-ээс ч юм нэг юм татлаа. Тэгвэл миний файл нэг download руу авах хэрэгтэй шүү дээ. Тэр нэг PC-ийнхэн дээр download нь хаана? Хадгалсан гэсэн файл систем дээр гарч ирнэ гэсэн. За файл энэ дээрээс нөгөө download гэсэн хэсгээр гадна гэсэн. Тэгвэл ангиа бичээл эсвэл багшаа ч юм уу хичээл яг энэ хэсэг дээр гараад ирнэ гэсэн юм татсан файл байна. Тэгээд айсад нөгөө шууд үндсэн яг ангийн фолдер үсгээд тэр анги хичээл тэр анги хичээлээ цэцлээд явсан ч боломжтой байсан. Энэ хавтаа очиж юм. Тэр нэг бол шууд cloud-аар бас хадгалж болох байх. Cloud-аар явах юм бол Google ч нөгөө Docs sheets гэдэг шүү дээ. Яг тэрнгээрээ шууд нэг. Тэгээд cloud-аар хадгалчихлаа чинь нэг өөр юм нөгөө юу дээр хадгалаатай юм чи бүгд наад дээр чинь хадгалчихдаг юм биш. Тий, одоо их ингэж болно гэсэн. Одоо нөгөө яг зөвхөн тэр файлаа тэр ангийнх одоо тэр файлаа энэ дээр нэг одоо Gmail үүсгэсэн байгаа шүү дээ. Тэр мэйл рүү шууд Gmail одоо мэйл явуулаад одоо нэг point ч юм тий. Тэр шууд нөгөө мэйлээс нээх юм бол энэ ч нөгөө шууд Docs-ороо ч юм нэгдэх байхгүй. Тэгээд шилжиж байна. Юу энэ дээр л нэг мэйл нэгээд энэ дээр юм байна. Тэр өдрийнхөө хичээлийг одоо 501 гэсэн Gmail руу явуулаад тэндээсээ энэ дээр нэгдсэн гэсэн. Эндээ төрсөн байгаа чинь. Тийм. Одоо Classroom-д татсан юм чинь Gmail-д чинь хувийнхаа Gmail-ийг оруулчлаа шүү дээ. Тэнгүүд одоо би жишээлбэл Classroom дээр хичээлээ оруулсан байж байгаа. Авахаар шууд энэ Classroom руу ороод өөрийнхөө Gmail-ийг оруулаад тийм. Ячнастай тий. Одоо энэ дээр add content оруулсан. Тий. Тэгээ нөгөө бусад нэг юу гэдэг шүү дээ. Backup хийх гэдэг сонголт гарч ирдэ шүү дээ. Тэрэн дээр өгөөл явчих болно гэсэн. Backup хийж өгвөл нөгөө өмнөх минут нь орж ирэх гэсэн үг байхгүй. Өөр device-ын дээр байгаа мэдээлэл нь биш орж ирэх гэсэн. Тэгэхээр backup гэсэн төвчийг дарахгүй л гэсэн. Нөгөө гэж явчихна гэсэн. Тэгээд энэ дээр нөгөө add account гэл менеж явчихна гэсэн. Жохон бүр гаргахаар бол энэ account дээр дараад нөгөө account-аа бүр шууд гаргаа явчихна. Тэгээ одоо энэ дээрс энэ аккаунт одоо миний орсон байгаа аккаунт байхгүй. Энэ дээр дараад remove хийж шууд энэ хийсэн гарчлаа гэсэн. Тий. За
Аппликейшнүүд хувьд бол тийм байгаа. Биелээ оолчин тэгээд татсан файлууд бүгдээрээ энд гараад ирнэ. Нэг нөт байдаг шүү дээ. Юу? Одоо нэг бодлого тайлбарлах нэг цагаан дэлгэх цагаан юм. Одоо тэрийг бодлоо. За тэгээд дэлгэсний хувьд бол юу? За 4K хэтэршилтэй тийм хэлцээ байгаа. Тэгээд спикерүүд ер нь том заалганд ч ихсэн ашиглаж болохоор ер нь нэлээд чанга болдог. In this video, we're going to cover some basic concepts such as displacement, velocity, acceleration. Тэгээд нөгөө хоёр давтамжтай нэг хааж байсан. Нэлээд чанга. Дээрээ хоёр доор хоёр стикстэй. За тэгээд үндсэн самбарны маань одоо яг самбар болдог аппликейшн, whiteboard болдог аппликейшн болохоор note гэх энэ. Окей. Тийм энэ дээр ороод за энэ дээрээс юу яаж болно? Меню access дээр дарангууд ямар хичээл орж байгаасаа background-аас очих юм. Их хичээл дуу гэж ханц ер нь солонгос хэлд ханц бичдэг бол энэ дээр шууд бичиж болно гэсэн. За тэгээд спорт зэнээс юм ашиглаж байна. За тэгээд энэ дээрээс нь үнээр сонгочихно. Өөрөөнийхөө сонгороод за тэгээд нөгөө 3 мм зөндөө ер нь бичиж байгаа юм бол яг дарж байгаа газраас гарч ирнэ. Ер нь ямар нэгэн хэлээ бол гарч ирэхгүй. Уул нь үзэг байгаа гэж хариуцж байгаа юм хэлсэн надад. Хоёр үзэг байдаг байхгүй шүү дээ. Ингээд доор нэг байсан. Нэг нь уул нэг байгаа гэсэн. Ерөнхийдөө 3 ганц 3-ны харандааны ардтал гэдэг бүх юм л бидэрн одоо жишээ үгээр байлаач гэсэн юм. Ямар ч үзэгний ардлаач гэсэн юм ярьж байгаа гэсэн. Тэгээд алганы хартлаад ялгаж болно. Нэг бол энэ дээрээс clear авах бүгдийг байлгачихна. Нэг бол энэгээр хэсэгчлээд байлгачихна гэсэн. За тэгээд эхнээс нь ингэж байна. Энэ бол үзэгний хэсэг байна. За энэ дээрээс 3-аас сурахад ямар үзгээр сурахад ямар танигдаад гараад ирнэ гэсэн. За дөнгөж за одоо 3-аар ажиллаж байна. Харандаанаас сургацсан байгаа. Энэ нөгөө нэг техникс надад юу хэмжээ. За дөнгөж хавтаа үүдээс хаандаа тийм шууд өөр дээр байж байгаа. Гол нь бид нар компьютер өнөдөр компьютерээр харагдчихдаг. Энийг ч тэр даалгавч. Яаж хасах вэ? Бүлүүтгдээ хавтаа шууд утасны хавтаа хийдэг. Тэгээ HDMI байдаггүй байгууд бол за энэс тэгээд шууд тэгээд яг хүмүүстэй хадгалахыг энэ дээр pure code энэ дээр дараа юу ясч вэ? Pure code амгата хүмүүсд уншуулаад цугаа PDF-ээр авчиж болдог. Миний засагч юу? Тийм. Одоо энэ дээр бичсэн бүх юм тийм. Тэгээд энэ дээрээсээ нөгөө хуудасаа нэг чинь энэ дээрээсээ хуудасаа тавьчихсан. Тэнгүүд гурван байлаа гэж гурван утсан дээр хийсэн тэмдэглэлийн одоо бүгдийн саяны QR одоо авчихна гэсэн. Нэг бол шууд өөр дээр хадгалсан ч болно. За холбогдохтой болно гэдэг. Sorry, the whiteboard. Can I upload a document into the whiteboard now? Yeah. Can? Yeah, so there is a part where you can actually import. Okay, there we go. Alright, thank you. And then when it's imported, I can actually write on it with a pen, right? Yeah, I think it uploads by PNG file. Okay. So it's just like a picture. You can write on it. Okay, cool. I think it supports PDF and only PNG files, not PowerPoint files. За, багтаах ерөнхийдөө 2-3 арга холбогдсон. За, дэлгэцэн дээрх нь өөрөөр дагалдаад юу ирдэг? Type-C байгаа. Энэ Type-C холбогдож болно. Нэг бол HDMI холбогдож болно. За, wireless-аар холбогддог өгөөд энэ dongle гэдэг энэ төхөөрөмжтэй одоо яг энэ дэлгэцэн дээр танилцсан байгаа энэ dongle гэдэг. Энийг компьютерлогоо холбоод яг энэ дээр нэг товч байгаа энийг дагаад бол шууд холбогдно гэсэн. Тий, дагалдаад ирдэг дэлгэцэн. Тий, энэ танах байхгүй. Энэ доор байгаа юм. Dongle-д асуудал байна уу? Лэнс доороос ирсэн. Нөгөө хариуцж байгаа л баяр хэлээ тий. Юу бүлүүтгээр харж болохгүй.
Юу